Гэрэл сүүдэр хоёр. Их хотын үйлч нэвтрүүлэгтээ хамт байхаар, хамт аялахаар 25 дугаар сүүлэл үйц дээр сугат харуулсан үзэгч та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэж байна. Баярлалаа. Гэрэл сүүдэр хоёр. Их хотын энэхүү үдэш студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид та бүхэндээ их хотын үдшийн халуун мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдөр бид хүн гэрэл сүүдэр гэсэн энэхүү нэр дор хаялаа өргөжлүүлнэ. За бидний хаялтын энэхүү зам дээр ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Үүнийг бол Ямаха гэж нэрлэдэг юм аа. Шинэ зочин маань үнэхээр цоо шинхэн сайхан эд байгаа юм шүү. Би үнэхээр хайртай юм байгаа юм. За тэгээд энэ сайхан зочныгоо бас нэгэн хүнтэй танилцуулан энэ тайзнаа урьхад бол Up Music Production-ы ерөнхий продюсер Халиун таныг энэ тайзнаа урьж байна. Анхны сэтгэл энэ хөгжмийг ер нь мэднэ л дээ. Ямаха мэдхгүй одоо хөгжим сонирхдаг тийм хүмүүс л дэлхийд даяар байхгүй. Ийм гоё хөгжмөнтэй болж байгаа танаа нэвтрүүлгийн хамт олондоос баяр хүргэе. Ямар ч байсан энэ хөгжмийг чадан ядан бас энэ нэвтрүүлгийн үед бас тоглож үзүүлье. За баярлалаа. Баярлалаа. Нэг юм асууя. Өөрөө түрүүн ихтэй чадан ядан гэж хэлсэн шүү дээ, тий? Эрдэнтэй хүн даруй гэдэг шиг л хариулт хэлсэн үү? Альва хөгжмийг ер нь одоо гүйцэд эзэмшнэ гэж байдгүй хаа. Тэгэхээр тэр бол маш ховор тохиолдол байдаг. Тэгэхээр миний бодлоор л тэгээд хөгжмийг тоглох нэг өөр тий. Тоглоод хүнд хүргэх бас нэг өөр асуудал байдаг юм шиг. Энэ хоёрыг нийлүүлээд ер нь голоор нэг чадан ядан хөгжмөдөө гэдэг чинь бас нэг чухал хиллэг болов. Тэгээ ер нь бол манайд бол чадварлаг хөгжимчид маш их байдаг. Одоо энд сууд зарим нэгэн сууж юм тий. Тэгээ залуу хөгжимчдэд бас би бас хэлмээр байдгийг. Хөгжмийг яг болж игэл одоо дуустал тий төгс сурахыг хичээх хэрэгтэй шүү гэж. За тийм байна. За баярлалаа. Их хотын үдшийг үзэн суугаа үзэгчид та бүхэн тэр дундаа хөгжим сонирхолтой залуу уран бүтээлчд байх юм бол Халиу ах юм маань хэлсэн саяны үгийг сайн ой танд ортол тогтоож авсан байхаа гэж би итгэж байна. Техн үед маш олон дурсамжийн хүнд үлдээхэд маш их өөрийнхөө хувь нэмрийг оруулсан хүн бол та. Мэдээж таны дуун дээр хүмүүс маш их хайр дурлалтаагаар ч учирч ийсэн, гэр бүл болж ийсэн. Таны дууг сонсоод бүр амьдралдаа бүр маш их өөдрөг сэтгэлийг хүлээж авч ийсэн, өөдрөг сэтгэлтэй болж ийсэн тийм хүмүүс маш их байдаг. Тэр үеийн залуучуудын хотын ритм, хотын хөнгө аяс, хувцлалт
Энэ бүхэн та өөрийгөө ер нь нөлөөлсөн гэж боддог. Ер нь тал тэр үеийнхэн бол бас нэлээд бас гоё болсон байсан шүү дээ. Ягаад те. Одоо ер нь бол өмссөн зүсэн те. Хүссэн тонроо маш их гоё болсон. Тэгээд ер нь бол нэлээд хүмүүсийн бас одоо толгой төдийч нэгээр одоо бас их те. Одоо амьдралтайгаа одоо төрүүлж одоо хөл зэрэгцэхтэй. Одоо бас нэлээд хичээж ирсэн тийм үе байсан. Тэгээд ч тэр зах зээлийн үед бол үнэхээр зүгээр аливаа юмд шантрах биш тийм ээ. Тэгээ миний бол өөрөө яг нөгөө бодож ихнэж авдаг юм бол дандаа юмыг одоо болгоно бүтээн гэсэн тийм сайхан эрдэнэсэлтэйгээр бол ер нь бодож авдаг. Тэгээд ер нь бол миний одоо бас зууны одоо бас дийлэх хүн бол бас өөртөө ихтэй гэдэг шиг одоо ер нь бол амжилтанд хүрэхэд бол туссан болов уу гэж бодож байна.